Сайн байцгаана уу? Би яг одоо Солонгос улсын Чонжоо хотод байдаг цэцэрлэг түрээлгийн гадаа ирээд орж амарч сонирхох гээд гадаа зогсож байна. Тэгээд орж үүднээс нь ахуулаад та бүхэнд ямар хөө орчин байдаг. Би өөрөө бас анх удаа ирж байгаа учраас үзүүлсэн бодолтой. За хамт орж. Үүднээс нь орж ирэхэд маш гоё ногоон орчин уртан авч байна. За хүмүүс бол мэдээж амралтынхаа өдөр ажлын өдрөөр цагаа зохицуулаад машинтайгаа ирж зогсоод байршуулаад орцгоод юм байна. За энэ дээр нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Яг энэ хэсэгт бол одоо Хангук Тороо хүнсаа Чонжуу Сүмүгон гэж бичсэн байна. Энэ юу вэ гэвэл одоо Солонгосын ард замын засварын газраас өгчүүлсэн цэцэрлэг түрээлэг гэсэн. За тэгэхээр ард замын засварын газар нь хотынхаа иргэдэд зориулаад ийм сайхан цэцэрлэг түрээлэг бий болгож өгсөн байна гэсэн үг байна. За ингээ үүдээр нь орж ирэнгүүт тийм ээ. Дахиад дуу иргэдэд зориулсан тэрэгцрүүд байна. За тэгээд мэдээж хүүхдтэй эцэг эхүүдэд зориулаад хүүхдүүд одоо ингээд тэрэгэн дээр нь түрээд харах юм замтай. За ингээд хаашаа явцгаая. Орж ирээд баруун тал руугаа явах юм байна. За ингээд хаягийг харах юм бол тийм эхнээсээ одоо ингээд ургамлын хүрээлэн гэж байна, сарнацгийн хүрээлэн гэж байна. За ингээд орж яваад энэ цаасаа гарч ирэх бололтой. Мэдээлэл хамттай цай. За энэ хэсэгтээ бүцхэн нэг цөөрөмтэй. Цөөрөмдөө хүрээлэнтэй юм байна. За ингээд үзэх юм бол хүмүүс мөн одоо ингээд сайхан модон цэцэр амарч зугаалаад сайхан салхилаад сууж байгаа жишээ нь. За ийшээ үргэлжлүүлээд явцгаа. Ер нь одоо сайхан битүү ногоон ойтой юм байна. Их гоё. Шууд уурсан нам гүм сайхан юм байна. Одоо энэ жишээний энэ бол түрүү нэгэн хэдийг харагдчих. Энд бас нэг нь гарч ирж байна. Тэр бүлээр хамтдаа ингээд сууж амраад нас яхан хот цай уугаад гэж болохоор орчин байна. За ийм гоё ногоо орчинд явж байна. За цэцэрлэгт хүрээлэн дотроо жижигхэн бага хэмжээний усан ориглоор хүрхлээтэй юм байна. Хажуудтай бас ингээд гол зүйлээ горих булаг уусаад их гоё санагдаж байна. Хэвээ амар тайван гоё юм байна. Өөрчлөлтөд үзээ явцгаая. Одоо Монголд байгаа айдууд бол ингээл хашаан дотроо ийм их жижигхэн орчин засаад баг зэрэг ингээд орчин бүрдүүлчихэд бол аймаг болцохоор юм байна. Их гоё ингээд шат модыг их гоё шийдсэн байна. Моднуудыг жижигхэн тайраад ингээд зам болгоод тавьчихсан. За одоо нэг жижигхэн төрхлөө байна. Лайн төрхлөө голтой дайрч дамтай юм байна. Цэцэрлэг түрээлэнгийнхаа дотор хотынхаа иргэдийг зураг дарах орчныг бүрдүүлсэн юм жижиг хэсэгтэй орчнууд бол хаасаагүй харагдаж байна. За жишээ нь энд одоо ингээд зураг авахлах орчин байна. Цэцэрлэгч маань ингээд моднуудаа сайхан услаад алчлаад байж байна. За эсрэг талд нь бас ялгаагүй адилхан жижиг хэсэг байна. За янз бүрийн төрлийн цэцэг сонирхдаг хүмүүст бол энд одоо цэцгийн хүлэмж байна. Дотроо янз бүрийн цэцгийг тайлбарлах тийм ээ. Одоо өнгө цэцгийг харах тиймэрхүү зүйлсүүд байгаа бололтой. Орж үзье. За энэ хаалгаар орж үзье. За энэ хаалгаар оронгууд ямар ч гоё ногоон юм. Тэр чигтээ гоё юм ногоон байгууламж байна. За их тавтахтай сайхан орчин, намхан орчин санагдаж байна. За
ингээд цаашаа явах юм бол өшөө үзэх зүйлсүүд нэлээд байгаа бололтой. За үзцгээе. Ингээд ургамал цэцэг болгон өөр өөр ингэсэн тустай тайлбартай ингээд тайцтайгаар байж байна. За энэ зөвхөн энэ хэсэг биш, өөр цэцэг ургамалтай бүгдэн дээр ийм тайлбарууд байгаа. Англи нэртэйгээ. За ургамлын цэцэрлэгт хүрээлэнгээд байгаа нэг бүлэмжтэй хэсэг байт юм байна. Дотроо төрөл бүрийн цэцэг ургамлуудаа төрөлжүүлээд тарьчихсан. Энэ дотроо одоо нэрнүүдийг нь бас ингэ зааваасан ба тийм ээ. Тавьчихсан их гоё хөөрхөн орчин байдаг юм байна. Солонгост цэцэг тарьдаг нөгөө эхмэг насны эхчдэр аягүй сонирхож ирж байна. Бас хүүхдүүдэд дагуулж ирж гэр бүлээрээ явж байна. Хүүхдтэй үзэж сонирхож байна. Гоё орчинтай гоё юм байна. Ард ингээд зураг авч байгаа юм. Тавх анзарч байгаа болов. За юм байна. За ийм сайхан хиймэл авг хүүхэн дараа гоё загсны биштэй жижигхэн ийм цөөрөн байна юм байна. Ийм том алхах цагсараа. Яа. Энэ шарнаа. Ахох юм. За юм байна. Цэцгүүдийг ингээд өнгөөр нь төрөл нь англиад сайхан тарьсан байгаа. За тэгээд цэцгүүдээ яаж арчлах уу, яаж тарих уу бүх заавар бүх зүйлийг зөвлөгжүүлээд за ингээд хажуу талдаа бас нэг хэсэг рүү орох юм байна. За энд хөөрхөн анаа шигээ тавьсан байна. За ингээд зам нь бол гоё сайхан чулуу тавиад хайргаар чигтсэн юм байна. За энэ юу нэг айгүй том юм байна уу дуус болоогүй юм. Ингээд цаашаа үргэлжилж чинь айгүй том юм байна. Бид нэр зүгээр нэг хэсэгт нь л яваад үзээд байгаа юм байна. Тэр цаана байгаа моднуудыг хараа хөөрхөн дөрвөлжлээ зассан баг. Энд нэг хонгтой мод хийгээд тавьчихсан байна. Хөөрхөн тоглоомод тавьчихжээ. Хүүхдүүд сууж зураг авах болдог болтой. За энэ хэсэг бол одоо нөгөө гагал тансаг харагдаж штэ тий. Англи нэг юм цэцэрлэгт хүрээлэн шиг их гоё юм байна. Кино манон дээр нэг юм английн Британи хааны ордны цэцэрлэгт хүрээлэн иймэрхүү орчинтай харагддаг тийм ээ. Гоё дөрвөлжлээ засчихсан ийм хэрмэн модтай цөөрөнтэй орчныг сайхан бүрдүүлсэн байна. Зам бодвол энэ хайргаар зассан ямар ч тоос шараа босгүй. Тэгэхээр кофе уухад яваад болохоор за ийм гоё юм биш үү хараа. Хүмүүс ингээд сайхан сүүдэрт айс кофе уусан шиг сайхан юм ярилцаад ийм сайхан тоглог бас тоос шараагүй гоё орчинтай юм байна шүү. За орж нэг кофе авч байна. Кофе шоп орж ирсэн. Сайхан орчинтай хүмүүс сайхан амгангаа кофе ууж сайхан ярилцлага хийж тийм ээ. Хоцгож байна. За мэдээж олон нийтийн үйлчлэгээний газар учраас ихтэй эмхтэй нөлтөө ясан гоё. Кофе шопоос гарч ирлээ. За яг хажуухандаа гоё жижигхэн цөөрөн бас гараад ирлээ. За цөөрөн сайхан дээрээ ийм навчнууд огцсон байлаа байна. Их гоё намуухан бас их ногоон орчин учраас их сайхан санагдаж байна. Хүмүүс нь ингээд сайхан салхилаад амраад явж байна. Ер нь ийм байгаа шүү. Солонгос улсад зөвхөн Чанжуугдох хоттой ийм цэцэрлэгт хүрээлэн байгаад бусад газар айдгүй юм биш. Ер нь Солонгос улсад нийтдээ одоо улс даяараа гэсэн үг шүү дээ. Ийм цэцэрлэгт хүрээлэн бол маш ихтэй. Хаа сайгүй. Тэр дундаа одоо тэмдгийнх нь алдартай эднийхэн гой мой гэдэг тийм
байр суурь хүртэл байна тийм ээ. Өнгөгийн цэцэг алгалдаг, ямар үлрэлт очил гоё байдаг, олон төрлийн мэдээлэл та бүхэн нээлттэй сайгаад үзэх юм байгаа. Энэ бол одоо Чанжу гэдэг хотод байдаг зүгээр энгийн нэг жижигтэр цэцэрлэг байдаг гэсэн үг. Хүмүүс суурмынхаа уртад маш гоё зураг гаргуулдаг хэсэгтэй юм байна. За ингээд цааш явцгаая. Хүмүүс маань сайхан дурсамжийн зураг авахулаад хэсэж байна. За бяцхан цөөрмнийхээ хажуудлаа дэшигээ зурмаар өсгөж байна. За миний хувьд бол яг энэ бичлэгийг бол iPhone утсаар дарж байгаа. За ардталтын явж байна харъя. Ардталтын явж байна. Дотроо бол маш олон салаа замтай. Хаашаа явбал юу вэ гэдгийг заасан байна. За энэ хэсэг бол бас л хосуудын ирдэг газар бололтой. Цэцэрлэг түрээлэн дотор маш гоё өнгөгийн цэцгүүдийг алгалуулсан харсан байгааг та бүхэн харж байгаа. Ингээд дэлгэрэнгээ буцаад явах нь юм сайхан. Түрүүний цөөрөн маань энэ зэгтээ өөрчлөлээд явж байна. За хажуу тийш яваад үзье. Энд бас сайхан сэлгэлж суух. Агаар лахтын сандалтай намган орчин байна. Энэ сайхан өнгөгийн цэцгүүдтэй. Ямар хөөрхөн үлгэрийн ортон шиг юм бэ. Хүүхэлтэй кинонд гардаг л нэг орчин хэсэг шиг. Айгүй хөөрхөн өгчүүлж гисэн юм байна. Ингээд хөөсний тавиад болгож гисэн. Стахөрх юм аа. Ста тоглох байсан гэлээ. За энэ цаана харагдж байгаа хүлэмжүүд болохоор сарнаа зэхний хүлэмжж байгаа юм байна. Тэр одоохондоо бол засвар үйлчлэг хийж байгаа учраас харах боломжгүй. Утгагүй хаалганы нэ гэж. Цэцэрлэгжүүлэлт маань хийгдэж байгаа учраас энэ зулцхан модны цахан оргож байна. Өнөөдрийн миний хувьд аялал маань ерөнхийдөө дуусаад гэрлүүгээ буцах гэж байна. Түрүүн би бас ярьсан тийм ээ. Солонгос улсад цэцэрлэг түрээлэн бол маш их байдаг. Тэр дотроо одоо алдартай нэр хүндтэй одоо өнгөгийн цэцэгтэй жуучд их очдог янз бүрийн одоо ресторан байгаа. Миний хувьд өнөөдөр Чанжу гэдэг хотын нэгэн цэцэрлэг түрээлэнд ирсэн. Энэ бичлэгийг яг эхлүүлэхэд би хэлжсэн тийм ээ. Солонгосын автозамын засварын газраас тохижуулсан цэцэрлэг түрээлэн шүү. За тэгэхээр ийм сайхан орчинг хотынхаа иргэдэд бүрдүүлж өгсөн байна. Мэдээж автозам бас дээр нь маш сайхан тоглог одоо асфальт цайтай гэх юм уу тийм ээ. Тухтай. Солонгос улс бол зам тээврээр маш сайн. Бидний орж ирсэн үйлдвэрлэлийг нь харагдаж байна. Энд зураг их гоё юм байна. Цэцэрлэг түрээлэн маань хаагдж байгаа учраас одоо урдталтаа шар бичиг наасан байна. Түү хаалганы хэсгийг бол маш гоё хаалгаар шийдсэн байна тийм ээ. Ингээд хідэн хэсэг тавцсан бууддоор дугуй зовоод тэгээд түлхээд хаачна, түлхээд онгойлгож байна. За яг хажуу талдаа автобусны буудалтай автобусны цугаар үүдэнд нь буугаад таглаа. Цэцэрлэг түрээлэнгийн маань аялал өгөр хөндлөж байна. Дараагийн удаагийн бичлэгээр дахин уулзлаа. Баярлалаа.